Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Eagle-Tlez за энэ цагт та бүхнийг зочинтой уулзах гэж байна. Манай өнөөдрийн дугаарын зочин болвол Бие тамир спортын газрын дарга Монгол Улсын гаяа тамирчин Шарав Жамс хүрэлцэн ирсэн байгаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд өмнө баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Бие тамир спортын газрын даргаар томилогдсон ажиллаа та сар гаруй хугацаагаар 2 сар орчим болох гэж байна. Тэгээд сүүлийн үед бол спортын салбарт яригдж байгаа нэг гол асуудал юу байна вэ гэхлээр Токиогийн Олимпиадад оролцох үндэсний шгшээ багийн албыг бүрдүүлэх, шгшээ баг хизээ бүрдэх вэ гэдэг асуудал байна л да. Тэгээд та бүхэн ярилцсан ерөнхийдөө энэ бас шгшээ баг бүрдэх, за дүрм журм ямар хөө байдлаар яаж хэрэгжиж байгаа гихчлэн цаг үеийн асуудлаар ярилцах болно. Тэгээд ярилцлага амжсан шгшээ баг хизээ бүрдэх вэ? За дээрэс нь шгшээ баг бүрдүүлэх журмыг шинжилэн боловсруулсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл авахыг зорж байна. Хуулиндаа шгшээ багийг Олимп дууснаас хойш 90 хоногийн дотор бүрдүүлэх ёстой байдаг. Энэ дагуугаа бүрдүүлээд амжиж байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэрний наадталд нь шгшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинжилэн батлуулах ёстой сайдаар. Тэгээд энэ дээр нь манай ажлын хэсэг гарцсан. Яг эд ажиллаж байгаа одоо ерөнхийдөө сайд 4 барихад бэлэн болцсон. Шинэ журмаа боловсруулсан байж байгаа. Одоо өмнө нь ямар хөө байдлаар хэрэгждэг байсан журмыг сонгон шалгаруулах журм юм байна шүү дээ. Энэ удаад яаж шинжилсэн бэ? Ямар бүрэлдэхүүнтэйгээр бас энэ журман дээр ажилласан бэ? Энэ журмыг боловсруулах ажлын хэсэгт нь Олимпийн орооноос хүн ордог, пара олимпийн ороос ордог. Манай шгшээ багийн албанаас хүн ордог. Дээрээс нь яамны бодлогын газраас хүн ордог. Ингээд эрдэмтэн судлаач нэмж ороод ингээд өргөн бүрэлдэхүүнээр энэ журмыг хилцдэг юм байна. Боловсруулдаг юм байна. Ерөнхийдөө бол хуучин журмнаас айхтар их өөрчлөлт ороогүй л дээ. Тодорхой хэдэн заалтууд дээр одоо өнөөгийн байдлыг харгалзан үзээд өөрчлөх тодорхой хэдэн заалтууд байгаа. Тэднээс дээр ерөнхийдөө өөрчлөлтүүдээ хийгээд одоо өргөн барихад бэлэн болж байгаа. Хүмүүс болохоор бас нэг жоохон буруу ойлголттой байгаа шиг байна. Нөгөө нэг хоёр туйл руу яриад нэг хэсэг нь болохоор зэрэг ерөөсөө бүгдээр ингэ улс мэдэх хэвээр улс гаргаж байгаа учраас тамирчин дасгалжуулагч бүгдийг нь улс сонгох хэвээр гэсэн. Энэ дээрээ болохоор зэрэг ер нь их өрөөсгөл байгаа юм л та. Яагаад гэвэл офис дотор сууж байгаа дарга офисын ажилтнууд тэр олон тамирчдыг хэн бэ гэдгийг мэдэхгүй, хэн ямар бэлтгэлтэй байгааг мэдэхгүй, ямар гэмтэлтэй байгааг мэдэхгүй тамирч дасгалжуулагчдыг бол сонгон шалгаруулна, бүгдийн сонгон шалгаруулна гэдэг бол маш өрөөсгөл зүйл болно л та. Энэ бол хуучин социализмын үед нэг иймэрхүү байдалтай байсан. Нэг хэсэг нь болохоор зэрэг ерөөсөө сонгон шалгаруулалт тэр мөнгө төгрөгөө зарцуулах эрх бүгдээрингийн холбоо руугаа өгч гэж ойлгоод байгаа шиг байна. Тэгэхээр энэ бас нэг талаасаа өрөөсгөл, нөгөөх нь мэрэгжлийнхаа хүмүүс нь тамирч дасгалжуулагчаа сонгон шалгаруулалт оруулах нь зөв боловч манай өнөөгийн хуулиар болохоор зэрэг одоо тэр санхүүжилтийг холбоо руу шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас ажлын хэсгийнхэн маань хуралдаад ерөнхийдөө нэлээд хэдэн заалтан дээр нэлээд чухал нухацтай ярилцж шийдвэрүүдээ гаргасан байгаа. Одоогийн шинээр явж байгаа журманд маань болохоор ерөнхийдөө тамирчид дасгалжуулагчтай тухайн мэрэгжлийн холбоо маань холбооноос гарсан сонгон шалгаруулах зөвлөл сонгох юм байна. Тэгэхдээ төр маань үүн дээр бас хяналтаа алдахгүй сонгон шалгаруулах зөвлөлт нь манай Бие тамир спортын газрын шгшээ багийн албанаас албаны дарга мэрэгчлэн хоёр бас хамт сууж ээж тэр сонгон шалгаруулалт оролцсон аа гэсэн үг. Тэгээд холбооноосоо гарч ирсэн шийдвэрийг одоо том зөвлөлж байгаа юм да сонгон шалгаруулалт зөвлөлтөөрөө хилцээд тэгээ өргөн барих юм байна. Өөрөөр хэлбэл урдан шгшээ багийн одоо тамирчин багшийг сонгон шалгаруулахдаа холбоо нь бол мэрэгжлийн холбоо гэдэг утгаараа тамирчдаа нэр дэвшүүлээд үндэсний шгшээ багийн албанаас бол дасгалжуулагч нар томилдог байсан тий. Одоо бол та нарын шинжилж байгаа журманд тамирчин дасгалжуулагч хоёрыг холбоо өөрснөө санал болгоод гаргаж ирнэ гэсэн үг. Тий, өөрсдийнхөө сонгон шалгаруулах зөвлөлөөр шилжиж байж тий. Тэр зөвлөл дотор нь болохоор манай Бие тамир спортын газраас 2 хүн орж байгаа. Яг нөгөө манай спортын одоогийн нөхцөл байдалд яг энэ тамирчин дасгалжуулагч нарыг холбоон шийдэх эрхийг өгчлөөр нөгөө мэрэгжлийн спорт холбоод маань яг мэрэгжлийн гэдгээрээ ажиллаж чадахгүй байгаа нөхцөлд одоо нөгөө л нэг танил тал өөрийнхөө талын хүнийг ч үгүй юм уу дасгалжуулагчаар томилох
их асуудал гарнаа, эргээд тэгээд хариуцлага хэн үүрэх вэ гэдэг юм яригадаад байна л да. Одоо яг энэ хариуцлага гэдэг үг дээр хамгийн гол юм байна. Сая жишээ нь Лондонгийн олимп Бразилийн Риогийн олимпиад одоо баг тамирчид амжилт муутай оролцлоо гэсэн мөртлөө хэн хариуцлага хүлээсэн гэхлээр хэн ч хүлээгээгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ зарим хүмүүс яриад байгаа зөв манай холбоодууд маань яг бүрэн сайхан төлөвшөж амжаагүй байна гэдэг. Гэхдээ хэрвээ энэ ажиллах тэр боломжийг гаргаж өгөхгүй бол холбоод төлөвшөхгүй тэгэл цаашаа явсаар л байх бол. Тийм учраас тодорхой хэмжээгээр холбоондоо эрхийн өгөөд төлөвшөх зайг нь бий болгож өгөх хэрэгтэй. Боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ холбоод маань эргээд одоо жишээ нь өөрсдөө эрхээ эдэлсэн шигэ хариуцлага өгдөг болох тийм. Ийм тогтолцоороо илүү алхамаар ойртох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо байгуулагдах шигшээ багийн бүрэлдэхүүнийг бол холбоон тамирчин дасгалжуулагчаа өөрснийхөө тэр зөвлөлөөр сонгон шалгаруулж гарч ирээ батлуулаад цаашдаа явна гэж ойлгох нь байна. Ингэснээрээ нөгөө талаасаа одоо хариуцлага хүлээх эзэн тодорхой болж байна гэж ойлгох. Нэггээр л холбоо маань өөрөө эргээд хариуцлага хүлээх. Тамирчид маань одоо 2020 оны олимпиад хэр амжилттай орцсноос шалтгаалж тэр холбоо хариуцлага хүлээнэ л гэсэн хэрэг муу оролцуулаа. Сайн оролцвол тэр холбоо бас юу гэх шагналаа хүлээнэ л гэсэн. За ямар ч гэсэн олимп туснаас 90 оны өнөөдөр шигшээ байгуулагдах ёстой. Тэгээд яг энэ дагуу байгуулагдаад амжиж байгаа гэж байгаа юм байна. Юуны сонгон шалгаруулах журмын тухайд яг хизээ батлагдахаар. Одоо сайдад өргөн барихад бэлэн болж байгаа. Тэгээ сайд өргөн бариад сайд маань батлаад гаргаад ирэх юм бол нэггээр л цаашаа сонгон шалгаруулах зөвлөл маань байгуулагдаад цаашаа ажил үргэлжлээ явуулна гэсэн. Шигшээг сонгон шалгаруулах журмыг боловсруулахдаа яг тэр нөгөө боловсруулах ажлын хэсэгт мэрэгжлийн одоо хүмүүсийн талын оролцоог хангалттай хангаж чадсан уу гэдэг асуудал бас байна. Би бол хангаж чадсан гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг бодлогын газраас 2 хүн байгаа, манай газраас 2 хүн байгаа. Дээрээс нь Олимпийн орооны төлөөлөл байгаа, пара олимпийн орооны төлөөлөл байгаа, олимпийн орооноос дамжин байгаа, пара олимпийн орооноос сүрэн хорлоо байгаа. Дээрээс нь эрдэмтдийн төлөөллөөр маань Зоригтбаатар доктор байгаа. Ингээ бодохоор ер нь яг л талынхаа юуг оролцоог хангасан л гэж үзээд байгаа. Тэгвэл сонгон шалгаруулах журам дээр бол нэг онцгийн анх дээр өөрчлөлт ороогүй ямар ч гэсэн дасгалжуулагчийн үнцийн гишүүг албач хийдэг байсныг холбоод нь л олгоч байгаа юм гэхдээ тийм нөгөө санхүү талаасаа олдтой дөрвөн хяналтанд бие тамир спортын газар талтай байж байгаа. Та ажиллаа аваад 2 сар орчим болох гэж байна. Тэгээд таныг ажил авахд бас нөхцөл байдал ямар хуу байв? За та эцнэр тийнээс ямар одоо ажлуудыг хийв? Ажил авахд бол ер нь их л хүнд байдалтай байсан шүү дээ. Тийм. Манайх бол яг тухайн үед төсвийн тодтоглоор бүх төсвийг нь олцсон. Дээрээс нь 750 сая төгрөгийн өртөө. Нэгөр л хасах 750 сая төгрөгийн өрсөл ажиллаа авсан да. Тэгээ яг зүгээр хөөцөлж явж төсвийн тодтогол дээр тодорхой хэмжээний мөнгө суулгаж авч чадсан. Дээрээс нэмээд олимпийн маань амжилт бас нэг сансан төртөл байгаагүй хүндрэлтэй байдалтай байсан. Тэр хугацаанаас хойш аваад хэтэрхий том төлөвлөгөө тавьчихгүй яач вэ? 10 хэдэн хуучин журмууд байдгийг. Эднүсийг одоо үед нь зохицуул шинжилнэ гэсэн байдалтай. Тэрний дотор одоо шигшээ багийг сонгон шалгаруулах журам орцсон явж байгаа. Тэгээд ажлын хэсгүүд байгуулад эхнээс нь ахуулаад журмуудаа шинжилгээ явж байгаа. Нэлээд өндөр ачаалттай ажиллаулж байгаа ажилчтай тийм. Шигшээг сонгон шалгаруулах журам бол одоо нэг одоо батлах төвшөнд гар үсэг тамга дарагдах хэмжээнд очсон байгаа юм. Дараагийн боловсруулж байгаа яг тэр шаардлагатай байсан шинжилгээ журам нь юу байсан бэ? Одоо юун дээр ажиллаж байгаа? За эхний ээлжинд ямар ч байсан мэдээд шигшээ багийнхаа журмыг батлуулаад тэгж байгаа. Дараад нь ер нь яг спорттой холбоотой бүх журмуудыг алхамаар нэг нь оны өмнө амжилж батлуулах гэдэг юм л да. Олон өөр журам бий, зэрэг цолын журам бий. Бас яг хилцэх шатандаа явж байгаа. Хамгийн чухал гэвэл иймэрхүү журмууд байна. Саяхан та бас нөгөө спортын төв ордныг шинжилэн барих төслийн талаар ярьжсэн. Тэгээд тэр төсөл бас ямар хуу байдалтай яаж явж байна? За спортын ордны шинжлэх талаар төсөл нь 2012 оноос ахвал яригдсан. Шанхай констракшн шинжлэх тээж үеигээ зургийг гаргаад тухайн үед 160 орчим сая долларын өртөгтэй байхаар яригдчих байсан юм билээ. Гэхдээ энэ
ерөнхийдөө бүтээгүй. Тэгээд саяхнаас бол эргээ Шанхай констракшныхэнтэй уулзаад тэгээд тодорхой хэмжээгээр манай нөгөө спортын төв ордны эзэмшилт байсан, ардалтай байсан талбаанууд эзэмшлээс алдсан байгаа юм билээ. Тийм учраас урдлынхаа том талбай дээр спорт, entertainment том төв бий болгоё гэсэн байдалтай ер нь ярилцаад явж үзлээ. Энэ нь бол яг хуучин 160-аас хасагта 110 орчим сая долларын өртөгтэй байхаар яригдчих байгаа юм. Гэхдээ 110 сая болоод багассан ч гэсэн өнөөгийн байдалд эдийн засаг маань маш хүнд байгаа учраас энэ бол нэлээд шийдэгд хүндтэй асуудал болчиход байгаа юм. Гэхдээ аль болох төсөв дарамт учруулахгүйгээр төсвөр дамжихгүйгээр шийдэх арга замыг хайж байгаа. Таныг ажиллаа аваад бас баггүй тооны хүмүүсийг ажиллаас саллаа гэд фэйсбүүкээс тэр хүмүүсийн зарим нь өөрснийхөө сэтгэлийг илэрхийлж бичсэн байсан. Тэгээд энд халаа солио хийхдээ бас та ямархуу байдлаар хандсан юм бэ? Энэ нь бол ерөөсөө тэр 13 хүн солигдсон байгаа. Тэр 13 хүнд нь хуучин даранган багтаа оронтойгоо хэтрүүлсэн 4 оронтой байсан. Тэр 4 орж байгаа юм. Дээрээс нь манай бодлогын газраас 3 хүн шилжиж орж ирсэн. Ингээд 7 хүн болчихж байгаа. Цаадлын 6 хүн нь бол ер нь зургуулаа дандаа мэрэгжлийн бус голдуу хүмүүсийг сольж мэрэгжлийн усуд тавьсан байгаа. Тодорхой хэмжээний 2-3 хүн дээр бол шууд хариуцлага тооцсон байна. Үүгээр л урдлын ажил нь хангалтгүй байсан учраас хариуцлага тооцсон. Ажлаас нь халж оронд нь мэрэгжлийн хүмүүсийг авч тавьсан. Ер нь одоо биеийн тамир спортын газрын за би магадгүй хэтэрхий нөгөө байгууллагын дотоод юм руу орох гэж болох юм. Дотоод нөгөө уур амьсгал ямар байгаа бол би зүгээр хүнсэн шишээгийн албаны даргын ярилцлагыг харж байлаа л да. Тэгээд одоо сая жишээ нь хамгийн сүүлийн жишээ гэхэд сонгон чигшээ багийн сонгон шалгаруулах журмын эсрэг одоо байр суурьтай байх юм хүнсэн шишээгийн албаны дарга. Тэгээд дотроо бас ийм зөрчилдөөнтэй байгаа юм болов уу гэж зүгээр хөндлөнгийн нүдээр харж илаа. Энэ ярилцлага гарахыг тэр үед бол ерөөсөө яг журмаа хилцчихсэн үе. Тийм учраас ажлын хэсгийн дотор бол янз бүрийн санал сүрэлдэх юм гарна. Тэгээд тех тусмаасаа. Яагаад гэвэл зүгээр нэг хүн нэг юм биччихээ тэрийг хүчээр батлаа явуулдаг бол энэ чинь алдаа гарна. Миний баримтлсан зарчим бол ерөнхийдөө та нарын дээр сайн хэлэлцсэн. Бүх тэр заалтан дээр нь хэлэлцсэн. Тэгж жагаад голоосоо маш хамгийн зөв өсөн өнөөдөртөө нийцсэн ийм зүйлийг гаргаж ирээрэй гэдэг үүрэг өгсөн. Тэр бол яг хэлцэж байсан үе ярилцлага. Тэгэхээр бол санал зөрөлдөх юмуд гарна. Тэр хугацаанаас хойш өнгөрсөн хугацаанд бол ажлын хэсэг маань ярилцаад ерөнхийдөө заалтуудаа өөрчлөөд хоёр талаасаа ярилцаад тэгээ энэ заалтуудыг ингэж өөрчлөл хамгийн зөв зохистой юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Одоо тэгээ тэрийг өргөн барихад бэлэн болоо байж байгаа гэж ойлгож байна. Мэргэжлийн холбоодууд дээр би бас таны санаа оноог сонсомоор байна л да. Мэдээж хэрэг та төрийн одоо албаны хүн, төрийн байгууллагыг удирдах байгаа хүн, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцоод байгаа нь одоо хэр зохимжтой вэ? Түрүүн хэлсэн та ямар байдалтай ажил авсан бэ гэсэн намайг авах яг тэр үед би бас нэг жоохон судалгаа хийж үзсэн. Яг наад яриад байгаа мэргэжлийн холбоодууд маань хамгийн том алдаа нь ерөөсөө юм нэгдлэг болсон байсан. Дотроо дандраа хагаралтай. Тэгээд одоо яг үннийг хэлэхэд Олимпийн ороо биеийн тамир спортын хөгжлийн төв маань хоёр тишээ харцсан бараг. Нэг хэсэг гомдгсогт нөгөө тал дээр гүйж очдөг. Им их замраагүй. Ерөөсөө хин дуртай юм ярьдаг. Ямар ч сахлах батгүй ийм байдалтай байсан. Одоо ирснээс хойш миний хэлж ярьж байгаа, миний зорж байгаа хамгийн гол зүйл бол им нэгдэл. Ерөнхийдөө эхний ээлжинд би Олимпийн ороонд ерөнхийлөгч цагт сурангуйтай, Параолимпийн ороонд ерөнхийлөгч Нямхүү даргатай, одоо манай бодлогын газрын дарга Чимба бид дөрөв бол ер нь хоорондоо ярилцаад энэ дээд байгууллагууд маань эхний ээлжинд им нэгдэлтэй байх хэрэгтэй. Энэ дээд байгууллагууд маань атгсан гар шиг им нэгдэлтэй байж аж доошоо холбоодууд маань дагаад им нэгдэл гэдэг юм руу орно. Ер нь бол одоо байнга уриалж байгаа им нэгдлийг эрхэмлэхээ зөвхөн манай тамирчид биш. Монгол улс маань тэр чигээрээ ерөнхийдөө болж л өгвөл салж хуваахчих гал боголж өгвөл 2-3 талдаа гарч байгаа муудалцчих гал ийм байдал ажиглагдаад байгаа. Тийм учраас ялангуяа спортын салбар дээр бид нэр бусдаа үлгэр жишээ болъё. Ийм нэгдэл гэдэг яаж хангаж болдгийг гэдгийг спортын салбар дээр цөмөрө хэрэгжүүлье.
Тэгээд 2020 онд монголчууд маань ив нэгдэлтэй байхдаа ямар амжилт гаргаж, ямар амжилтанд хүрж болдгийм бэ гэдгийг ард түмэндээ харуулъя. Нэг үйлдэл үлгэр жишээ болцгоё гэсэн ийм урайтай би одоо ажиллаад байгаа. Ерөнхийдөө холбоодуудаа ч гэсэн 2-3 хуваагдсан, 4-5 хуваагдсан холбоодууд байгаа. Тэднээсээ ерөнхийдөө ив нэгдлээ хангаад болж өгөөд нэг холбоо болоод болохгүй бол нэг бодлоготой болоод ороод ирээч. Тэгвэл хамтран ажиллахад бэлэн байна гэсэн үгнээс харьцаж байгаа. Зарим нэгэн холбоодууд бол ерөнхийдөө ярьж байгаа манай Дарцын холбооныхон жишээ нь болж наадах ч яста сайхан санал. Бидэд хоорондоо ярилцаад хуралдаж байгаад болж өгвөл нэг холбоо болохгүй бол ядаж үйл ажиллагаагаа нэгтгэхэд тэгэхгүй ингээд энэ ч нэгэн тэмцээн зохиодог, энэ ч нэгэн тэмцээн зохиодог, энэ ч нэгэн навьч зэрэг цолоо өгдөг. Ингээ одоо ингээ 2-3 хуваагдсан юм хүмүүстэй чинь нэгдүгээрт ажиллахад хүнд хоёрдугаарт ажил нь явахгүй байхгүй. Хүчээ сайхан нэгтгэхэд явчих юм бол ядаж одоо жишээ нь юу гэдэг яг зэрэг цол олгодог тодорхой хэмжээнийхээ тэмцээнүүдийг энэ 2-3 холбоо нь заавалчгүй татан богдаад нийлгэж шаардлага тавиад байгаа юм биш. Ядахтаа тэр 3 спортын тэмцээнүүдийг хамтраад хийдэг болчоод тэр тэмцээнээсээ шалгарсан мундаг тамирчтай зэрэг цолынхон комиссд оруулж ирдэг болмоор байна. Тэгэхгүй сая бол үнэхээр замбраагүй байсан. Олимпийн хорооны гишүүн бус холбооны хүртэл одоо жишээ нь зэрэг цолын санал оруулаад зэрэг цол өгж явах жишээтэй. Зэрэг цолын асуудал бол бас нэлээд хүндэрсэн байгаа. Ялангуяа одоо жишээ нь сүүлийн хэдэн жилээр бол нэлээд хүндэрсэн байдалтай байгаа. Маш олон тамирчид одоо жишээ нь цолоо авах хэмжээнд хүрээгүй байгаа тамирчид авж байгаа жишээнүүд нэлээд харагдаж байгаа. Тийм учраас одоо энэ шгшээ хогийн сонгон шалгаруулах журмын дараачийн гол журам нь болохоор зэрэг тань цол зэргийн журам байгаа. Энэ дээрээ бол нэлээд урагшлуулсан бас ажиллаад давхар ажиллаа явж байгаа. Шгшөөгийн сонгон шалгаруулах одоо шинжилсэн журам дээр би ч одоо олон хэлж байна л да. Юунд мэрэгжлийн холбоотод нь тэгээд дасгалжуулагч нараа томилох энэ эрхийг нь өгчлөөр яг нөгөө түрүүний хэлсэн холбооны удирдлагууд нь өөрийн талын ур чадвар ялцахгүйгээр хүн авч тавиад буруу яваад амжилт гарахгүй эдэн тамирчид нь хохироо дээрэс нь улсын нэр хүндэд эсвэргээр нөлөөлөх эрсдлийг та яаж харж байна? Шгшээ багийн сонгон шалгаруулалт дээр холбооны зөвлөлийн тавьсан хүн болгоныг батлна гэсэн үг бас биш шүү дээ. Яагаад гэвэл холбооны сонгон шалгаруулах зөвлөл маань хүмүүсээ наадлын сонгон шалгаруулах том зөвлөлтөд танилцуулна. Энэ дээр бас дахиж яригдах байхгүй. Нэг өөрөлдөл тэрэн дотор зөвлөл дотор нь яагаад шгшээ багийн 2 хүн орж ажиллаад байгаа юм бэ гэхээр янз бүрийн ийм асуудал гарахаас л сэргийлж байгаа юм. Хэрвээ ийм асуудлаа холбоо нь хүлээн зөвшөөрөхгүй олноороо хүч түрээд шийдээд ороод ирэх юм бол наадлын том зөвлөл дээр ерөнхийдөө ярилцаад буцаах хэдэн удаач буцаах хэрэгтэй байж байгаа. Нэг өөрөлдөл санхүүжилтийг нөхгүй шгшээ багийн барихгүй тодорхой хугацаанд нөгөө нэг холбоонд шаардлага тавиад та нар ийм ашиг сонирхлын зөрчил гаргасан байна. Энийгээ засаж залруул гэдэг шаардлагыг тавих, хяналт тавих эрх нь бол байж байгаа юм. Тийм учраас одоо жишээ нь юу гэдэг нэг холбооны ерөнхийлөгч нь өөрийн дураар зөвхөн өөрийнхөө хүснээр тэгж дураараа ажиллана гэдэг боломж бол ерөнхийдөө барах байхгүй. Өөрөлдөл үзэгчид ялангуяа спорт сонирхогчид энэ тал дээр айхгүй байж болно гэдгийг та баталгаатай хэлж байна. Нэг үгээр л тэр хүн маань одоо холбооны ерөнхийлөгч гэдэг хүн маань тамирчид дасгалжуулагчдаа сонгох эрхээ эдэлж байгаа боловч эргээд хариуцлага бас давхар. Хэрвээ буруу юм хийгээд алдаа гаргаад ирэх юм бол бие тамир спортын газраас шаардлага тавь. Та ажлаа сайжруул. Ийм алдаа гаргасан байна. Энийгээ зас залруул. Хэрвээ тэрийгээ зас залруулахгүй бол одоо юу гэдгийг дараачийн холбоог санхүүжилтөд зогсоох. Тэр байтахнаа бүр холбоогоо та нар дахиж хурлаа хий гэдэг шаардлага хүртэл тавих хэмжээний ийм хяналт давхар байж байгаа цагт. Тийм учраас ерөнхийдөө тийм шудраг бос зүйл болохгүй төлөө энэ олон хяналтууд байгаа учраас тийм зүйл гарахгүй байх гэдэгт ерөнхийдөө найдаж байгаа. Ирэх жилүүдэд төсөв санхүү манай одоо улс хямарсан гээ сан өмрөг хэцүү байна гэдэл байгаа. Тэгэхээр манай спортын салбар дээр тусч байгаа тэр төсөв мөнгөний асуудал ямар хөө байгаа юм бол энэ жилийн төсвийн тодтол эрхчлэлийн төсөвт бол ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгө бас суулгацсан байгаа. Гэхдээ одоо бүгд мэдж байгаа улс маань ер нь эдийн засгийн жоохон хүндрэлтэй байдал байгаа. Энэ үед бол тэгэл спорт ч гэсэн мэдээж хэрэг тусгал байх юм. Тийм учраас одоо байгаа шийдсэн боломжийнхаа хэрээр л ерөнхийдөө 2020-д бэлтээтэл явна гэсэн үг л дээ. Дээрэс нь
Олон улсын тэмцээнүүдийг манайх дотооддоо ойлгохоор олноор нь хүлээж авах боломж бололцоо одоо ямар хөө байд юм бол одоо жишээ нь бас нэг таатай мэдээ байгаа шүү 2020 хүүхдийн наадмыг хүлээж авахар болсон. Тэгээ энэ бол нэлээд хүч хийж ажиллах болов уу гэж бодож байна. Ер нь эх жилүүдэд явагдах тэмцээн уралдааны төлөвлөгөө энэ төр ямар хөө байгаа вэ? Спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг ойлголт яригдаад байна. Ер нь дэлхийн орнууд сүүлийн үед спортын тэмцээн уралдаа явуулах нь маш их ашигтай юм байна гэдэг ойлгогдсон. Тодорхой хэмжээний мөнгө гарч байгаа боловч эргээд улсын эдийн засагт шууд бусаар маш хэмжээний мөнгө ордог. Манайхан судалгаа хийсэн билээ. 1 тэрбум орчим төгрөг гадаадын уралдаан тэмцээнд зарцуулахад эргээд 6 орчим тэрбум төгрөг шууд бусаар Монгол улсын эдийн засаг руу орж ирж байна гэдэг. Тэгэхээр нэг үгээр хэлбэл манайх одоо энэ чиглэл рүүгээ хөдлөх цаг нь болцсон гэж үздэг байна. Барилга байгууламжийн хувьд мэдээж хэрэг тодорхойлолтой зүйлүүд байгаа. 2020 оны Азийн хүүхдийн их наадмын тухай яригдаа явахад 50 метрийн бассейн байхгүй. Шинэ ордонд маань 50 метрийн стандарт бассейн, дэлхийн хэмжээний стандарт бассейн байж байгаа юм. Тийм учраас энэ хоёрыг хамт нь оруулсан юм байна. Нөгөө л 2020 оны Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулахын тулд биднэрт одоо барилга байгууламжийн дээр анхаарах шинээр барилга байгууламж бий болгох юм шаардлага зайлшгүй тулгарч байна гэсэн үгнээс л хамт оруулсан юм байна. Тэгээ ерөнхийдөө одоо 2020 оныхоо Азийн хүүхдийн их наадмыг дангаар нь засгийн газар руу оруулахар болж байна. Энэ хүүхдийн их наадам маань маш том тэмцээн. Монголын хувьд бол бараг л олимпик гэсэн үг шүү дээ. Урд өмнө Монголын түүхэнд ингэж олон оролцсон, олон хүн нэг доор цугларсан юм тэмцээн хизээч хийгдэж байгаагүй. Тийм учраас одоо нэгэнд шинээр бий болсон манай хамт олон зориглоод нөлөө зүтгэе гэж. Урд өмнө бидэд өнгөрсөн жил хүүхдийн их наадмаа Монголын хүүхдийн их наадмыг хийгээд тодорхой хэмжээний 2000-3000 орчим тамирчин Улаанбаатарт 10 хоногийн хугацаанд цуглуулад тэмцээн хийгээд үтцсэн туршлагатай байж байгаа. Тийм учраас энэ цаашаа болох боломжтой юм а гэдэг үднээс бидэд энэ саналыг тавьсан. Тодорхой хэмжээний мөнгө улсаас гарна мэдээж хэрэг. Тэгвэл эргээд тэрнээсээ хавьгүй их хэмжээний мөнгө шууд бусаар улсын эдийн засагт маань одоо зочд буудал, ресторан, тээвэр гээд энэ салбарууд маань аялал жуулчлал салбарууд маань орж ирэх учраас засагт маань дэмжинэ гэдэгт бол найдаж байгаа. Одоо утгагүй ирэх 3 дахь хурлаар орно. Ийм байдалтай байж байгаа. Үүний дараа бол ямар ч хэмжээний тэмцээн авахд манайх бэлэн болно гэсэн үг. Нэг өөрлөл төр 3-4 мянган хүмүүсийг зохион байгуулад ажилчиж чадах юм бол ажилчид маань боловсон хүчин маань бэлэн болчихно гэсэн үг. Тодорхой хэмжээгээр 20 он хүртэл барилга байгууламжаа бас засаж сэлбэг, шинээр барихын шинээр бариад ингээд амжуулчих юм бол нэг өөрлөл 2023 онд Зүүн Азийн наадмыг Монголд авах саналаа би сая Хятадын Люпен даргаыг ирэхэд тавьсан. Хятадын тал бол ерөнхийдөө энэ тал дээр дэмжинэ гэдгээ бол илэрхийлсэн байна. Тийм учраас наадталд нь 20 онд бид нэр энийгээ хийж чадах юм бол 23 он Зүүн Азийн наадмын хавьд бол ер нь асуудалгүй болно л гэсэн. За та бүдний ярилцах цаг ерөнхийдөө дуусч байгаа. Ингээс нэг асуулт асууж. Юуны сая Олимпийн үеэр хүмүүс маш их ярьлаа. Манай тамирчдад сэтгэл зүй гэж зүйл алга. Сэтгэл зүйч мэрэгжлийн сэтгэл зүйчтэй ажилдаггүй гэдэг. Тэгэхээр мэдээж хэрэг та бас эх 4 жил энэ тал дээр анхаарч ажиллах байх гэж бодож байна. Зүгээр яг энэ сэтгэл зүйч ер нь спортын салбар дахь мэрэгжлийн боловсруулж ялангуяа одоо энэ спортын шинжлэх ухаан чиглэлээр ямар хөө одоо байдлаар спортын салбарын маань боловсон хүчний бодлого алдагдаад ерөнхийдөө бараг байхгүй болсон. Тийм учраас шинээр бий болгох хэрэгтэй болоод байгаа. Үүн дээр юу вэ гэхээр зэрэг спортын шинжлэх ухааны академи. Шинжлэх ухааны академич гэж хэлж болно. Эсвэл спортын ангаах ухаан эрдэм шинжилгээний академич гэдэг юм. Спортын академи байгуулах цаг нь болцсон гэж байна. Үүн дээр маад одоо спортын дунд сургууль гэдээ байж байна. Жирийн сургуультай адилхан үйл ажиллагаа явуулдаг. Энийг илүү спорт тал руу нь болоод лицей маягийн болгох юм байна. Дээрээс нэмээд биеийн тамирын дээд сургууль гэдэг одоо урлаг тамирын дээд сургууль болсон урлаг мөрөлттэй холбогдсон технологитой холбогдсон явж байгаа. Монголд байгаа ганцхан төрлийн сургуулаа бас татаад оролцуулчмаар байна. Тусад нь гаргаж аваад. Дээрээс нь манай биеийн тамирын спортын газар дээр байгаа спортын ангаах ухаан эрдэм шинжилгээний алба гэдэг. Энэ гурвыг 3 талаас нь нийлүүлээд спортын академийн сурыг байгуулъя гэсэн саналыг сайдд өгсөн байж байгаа. Сайд бол ерөнхийдөө дэмжиж байгаа энэ тал дээр. Ягаад гэвэл зэрэг манай боловсролын байгууллагууд дотор байгаа л зохион байгуулалтын асуудал ахгүй жижигхэн зохион байгуулалтын асуудал. Сэтгэл зүйн тал дээр болохоор угаасаа манайд яг цэвэр спортоор дагнсан сэтгэл зүй хүч бараг байхгүй. Тийм учраас энэ талаар дахиад нөгөө нэг боловсон хүчнийхээ асуудлыг ярьж гадаадд сургах хэрэгтэй байна. Дотоод байгаа ганц нэг хүнээ бүрэн гүйцэд ашиглах хэрэгтэй байна. Ер нь сэтгэл зүй гэдэг юмыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа л та. Би өөрөө гадаад тоглож ирсний хувьд тэр багийн сэтгэл зүйч гэж ямар хүн байх ёстой гэдгийг их сайн мэддэг. Тийм учраас тэр хүний тусламж тусалцаа маш их хэрэгтэй. Одоо энэ
шинэ шигшээ багийг сонгон шалгаруулах зурам дээр одоо сэтгэлжүүлж ажиллаж болно гэсэн залт оруулж байгаа юм. Тийм болохоор бас нэг жижигхэн алхамч болтгоо урагшаа алхаж байгаа энэ тал дээр тийм учраас явандаа 2020 он гэхэд бол энэ баг юм чигдэрчих байх гэж найдаж байна. За баярлалаа танд. За баярлалаа. За үзэгчдээ эгэлтлээд зочны цагаар бид нөр спортын газрын дарга Монгол Улсын хаяг тамирчин Шарав Жамс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө таны цаашдаа ажил амжилтсан. За баярлалаа.